За сайн байцгаана уу? Энгийн баталгаа гэсэн сэдвээр үл хичээл бэлдсэн байгаа. За энгийн баталгаа гэж юу вэ гэвэл нэгийн хэсэг эсвэл түүний хэд хэдэн хэсгийг энгийн баталгаа гэдэг. Нэгийг ижилхэн хэсэгт хувааж байгаа тоог хуваарг нь хуваагдсан хэсгүүдээс авсан тоог болохоор хүртүр гинэ. За жишээ нь энд энгийн баталгаа бичигдсэн байна. Энийг болохоор бутархайн зураас гин. Бутархайн зураасаас дээш бичигдсэн тоог болохоор хүртүрд бичигдсэн тоог нь. Энэ болохоор хүртүрд нэгэн тоо бичигдсэн байна. Бутархайн зурааснаас доош бичигдсэн тоог болохоор хуваарг нь. Энд болохоор хуваард 2-ын тоо бичигдсэн байна. За энгийн бутархайг уншиж бичих бас дүрсэлжүүл болно. За энгийн бутархайг дүрслэхдээ болохоор энд тэгш өнцөгтийг бол 4 тэнцүү хэсэгт хуваасан байна. 4 тэнцүү хэсэг хуваасныхаа бол нэг хэсгийг нь болохоор шар өнгөөр бутсан байна. За одоо хэдэн тэнцүү хэсэгт хуваасан бэ? Нийт тэнцүү хэсэгт хуваасан тэр тоогоо болохоор хуваарт нь бичнэ. Энэ тэгш өнцөгтийг болохоор 4 тэнцүү хэсэгт хуваасан болохоор хуваарт 4-ийн тоо авчих. За энэ 4 тэнцүү хэсгийнхээ хэдийн хэсгийг нь бутсан бэ гэхэд нэг хэсгийг нь бол бутсан байгаа. Энийг болохоор хүртүрт бичсэн. За энэ энгийн бутархайгаа уншихтаа болохоор 4-ний 1 гэж уншина. За одоо дараагийн энгийн бутархай бүгдээрээ. За дараагийн дүрсийг болохоор 3 тэнцүү хэсэгт хуваасан байна. 3 тэнцүү хэсэгт хуваасан болохоор хуваарт 3-ын тоогоо бичсэн. 2 хэсгийг нь болохоор ягаан өнгөөр бутсан байна. Энийг хүртүрт бичсэн байгаа. Энийг уншихдаа 3-ны 2 гэж уншина. За дараагийнх нь дүрс нь болохоор харагдчихна. За 5 тэнцүү хэсэгт хуваасан дүрс байна. За энэ 5 тэнцүү хэсэгт хуваасан дүрсний 3 хэсгийг нь бол бутсан байгаа. Тэгэхээр 5 тэнцүү хэсэгт хуваасан болохоор хуваарт 5-ыг бичсэн, хүртүрт болохоор бутсан хэсгийн тоо буюу 3-ыг бичсэн байна. Тэгэхээр энийг уншихдаа 5-ны 3. За ингээд уншаад сурчиж байгаа байх. За энгийн бутархайн төрөл хүртүр нь хуваараасаа бага байвал ийм бутархай болохоор нэгээс бага байх бөгөөд зөв бутархай гэж нэрлэнэ. Жишээ нь болохоор 3-ны 2 гэсэн энгийн бутархай байна. Хүртүр нь 2, хуваар нь 3. 2-ыг 3 таахаар нэгээс бага тоо гарах нь бол ойлгомжтой. Ийм бутархайг болохоор зөв бутархай гинэ. За хүртүр нь хуваараасаа их байвал бутархай нэгээс их байх бөгөөд бутархайг засагдах бутархай гинэ. Жишээ нь энд болохоор 3-ны 4 гэсэн энгийн бутархай байна. Хуваарт нь 3, хүртүрт нь 4. 4-ийг 3 таахаар 1.3 ойролцоогоор гарна. Тэгэхээр энэ бол нэгээс их нь бол ойлгомжтой. Тиймээс ийм бутархайг болохоор засагдах бутархай гинэ. Хүртүр нь хуваартай үлдэгдэлгүй хуваагдаж байвал энэ бутархай нь ноог дуртай тэнцүү байна. Жишээ нь энэ хүртүрт 3, хуваарт 3, 3-ыг 3 таагаад тэг бүхэл гарсан байна. Бүхэл ба бутархай зүйлсийг бол хамтд нь илэрхийлж байгаа энгийн бутархайг холимог бутархай гинэ. За жишээ нь энд бутархайн бүхэл хэсэг нь болохоор 4. 4-ийг болохоор бутархайн бүхэл хэсэг байна. Энд болохоор хүртүрт болохоор 1 гэсэн тоо байна. Хуваарт 3 гэсэн тоо байна. За жишээ нь энэ холимог бутархайг уншихдаа болохоор бүгдээрээ 4 бүхэл 3-ны 1 гэж уншина. За ижил хуваартай энгийн бутархайг нэмэх. За ижил хуваартай энгийн бутархайнуудыг нэмэхдээ болохоор хуваарийг нь хിവэрүүл хуваарт нь бичнэ. Хүртүрүүдийг нь бол хооронд нь нэмж нийлбэр явуулахыг бол хүртүрт бичнэ. Жишээ нь Б-ний А гэсэн энгийн бутархай дээр Б-ний С гэсэн энгийн бутархай нэмэхдээ хуваар болох ижилхэн хуваарт болохоор Б-г нь бол хуваарт нь шууд бичсэн. Харин хүртүрт нь А дээр нэмэх нь С гэж бичсэн байгаа. За одоо энийг бүгдээрээ жишээгээр авч үзье. За энэ дүрсийг болохоор 4 тэнцүү хэсэгт хуваасан, тэгш өнцөгтийг 4 тэнцүү хэсэгт хуваасан байна. За жишээ нэг хэсгийг нь болохоор цэнхэр өнгөөр энийг одоо бүгдээрээ бичихтэй 4-ний 1-ийг нь цэнхэр өнгөөр бичсэн гэж байна. За улаан өнгөөр бутсан хэсэг нь болохоор энэний 4 тэнцүү хэсэгт хуваасны 2 хэсгийг нь улаан өнгөөр бичсэн. Энийг бичихтэй энгийн бутархай очихтэй 4-ний 2. За одоо энэ энгийн бутархайнуудаа хооронд нь нэмээ. Ижилхэн хуваартай болохоор ижилхэн 4 гэсэн хуваарууд байна. Тэгэхээр хуваарийг нь хിവэр нь бичнэ. Хүртүрүүдийг нь хооронд нь нэмнэ. 1 дээр нэмэх нь 2
1 дээр 2-ыг нэмээд 3. За энэ энгийн буцалгаагаа уншихдаа 4-ний 3. За одоо дараагийн энгийн буцалгаа бүгдээрээ бодъё. 5-ны 2 дээр за эхлээд дүрсээ харцгаая. Энэ дүрсийг болохоор 5 тэнцвэр үсэгт хуваасан байна тий. Тэнгүүд 2 хэсгийг нь болохоор хүүхэнгөөр ботсон байна. Тэгэхээр энийг энгийн буцалгаагаар илэрхийлэхдээ 5-ны 2 хэсгийг нь хүүхэнгөөр тий ботсон байна. За энэ 5-ны 1 хэсгийг нь болохоор улаангоор ботсон байна. За 5-ны 2 дээр 5-ны 1-ийг нэмцгээ бүгдээрээ хуваар нь ижилхэн 5 гэсэн 5 байгаа болохоор хуваарыгаа хуваар нь бичнэ. Бүр төрүүдээ хооронд нь нэмэхээр 2 дээр 1-ийг нэмнэ 3 ботно тий. За энгийн буцалгаа нь маань 5-ны 3 болж байна. За дараагийн энгийн буцалгаа болохоор дараагийн дэгшин зүгтийг болохоор 6 тэнцвэр үсэгт хуваасан байна. За 2 хэсгийг нь бас цэнхэрэнгөөр ботсон байна. 6-ны 2-ыг дээр нэмэх нь дараагийнх нь болохоор ягаангөөр болохоор энэ 3 хэсгийг нь ботсон байна тий. Тэгэхээр 6-ны 3-ыг нь 6-ны 2 дээр 6-ны 3-ыг нэмэхээр хуваарийг нь хിവэр тавиад хүртврүүдийг нь хооронд нэм тий. 2 дээр нэмэх нь 3 буюу 6-ны 5. За ижил хуваартай энгийн буцалгаа хасах гэж байгаа. За ижил хуваартай энгийн буцалгаа хасахдаа бас ялгаагүй нэмэгтэйг адилхан доо. За хуваарийг нь ижилхэн болохоор хуваарт нь ингээд тавьчихна. Хүртврүүдийг нь хооронд басдаг байгаа. За бүгдээрээ 5-ны 3-аас 5-ны 1-ийг хасъя. Хуваар нь ижилхэн болохоор 50-гаа тавилаа. Хүртврүүдийг нь хооронд нь хасгаар 3-аас хасах 1 буюу 2. Гэний буцалгаагаа уншия 5-ны 2. За дараагийн буцалгаа 8-ны 3-аас хасах 8-ны 2. За бас хуваар нь ижилхэн 8-гаа тавилаа. Хуваарт 8-гаа бичнэ. Хүртврүүд нь болохоор хасаад тавьчихна. Хүртврүүдээ 3-аас хасах нь 2. Тэгэхээр 3-аас 2-ыг хасаад 1. За энэ буцалгаагаа уншихдаа 8-ны 1 гарч байна. За ижил хуваартай холбог буцалгаа нэмэх. За холбог буцалгаануудыг нэмэхдээ болохоор бүхэл хэсгүүдийг нь бас хооронд нэмнэ. Бүхэл хэсэг дээр нь бүхэл хэсгийг нь нэмнэ. Хуваар нь ижилхэн болохоор хуваарийг нь хуваарт нь бичиж тавина. Хүртврийг нь за хуваарийг нь бол хിവэр бичнэ. Хүртврүүдийг нь бол хооронд нэмсэн байгаа. За нэмэх нь е. За одоо бүгдээ энийг жишээгээр бодъё. Эхлээд энгийн буцалгаагаа уншия. Холбог буцалгаагаа уншия. 1 бүхэл 4-ний 1 дээр 2 бүхэл 4-ний 1-ийг нэмсэн байна. Тэгэхдээ 1 бүхэл дээр эхний буцалгаа маань 1 бүхэл, дараагийн буцалгаа маань 2 гэсэн бүхэл байна. Бүхэл хэсгүүдийг нэмэхээр 3 бүхэл гарна. За одоо хуваар нь ижилхэн байгаа юм чинь хуваарийг үнэл хിവэр тавина. Хүртврүүдийг нь хооронд нь нэмэхээр 1 дээр нэмэх нь 1 болж байна тий. Хүртврүүд нь. Тэгэхээр 1 дээр 1-ийг нэмээд 2 болж байна. За энэ холбог буцалгаагаа уншихдаа 3 бүхэл 4-ний 2. За дараагийн холбог буцалгаануудыг бодъё. 1 бүхэл 5-ны 2 дээр нэмэх нь 3 бүхэл 5-ны 1-ийг нэмцгээе. За бүхэл хэсгүүд нь болохоор 1 дээр нэмэх нь 3 бүхэл 4. Хуваар нь үл ижилхэн байна. 5. Хүртврүүд нь болохоор 2 дээр 1-ийг нэмээд 3. За одоо энэ холбог буцалгаагаа уншвал 4 бүхэл 5-ны 3 байх нэ. За ижил хуваартай холбог буцалгаа хасах байгаа. Бүхэл хэсгээс ижил хуваартай холбог буцалгаа хасахдаа бас л ялгаагүй нэмэгтэйгээ төстэй. Бүхэл хэсгээс нь бүхэл хэсгийг үл хасж байгаа. Хуваар нь ижилхэн болохоор хуваарийг нь үл тавина. Хуваарт нь бол хуваарт тавьчихж байгаа. За хүртврүүдийг нь бол хооронд нь хасаад хүртвэрт нь тавьсан байна. За энийг бүгдээрээ бодцгаая. 4 бүхэл 6-ны 3-аас 2 бүхэл 6-ны 2-ыг хасъя. За бүхэл хэсгүүд нь болохоор 4-өөс хасах нь 2 буюу 2 болж байна те. 4-өөс 2-ыг хасаад за хуваар нь үл ижилхэн болохоор 6-гаа бол тавьчихж байна. За хуваар хүртврүүд нь болохоор 3-аас хасах нь 2 буюу 3-аас 2-ыг хасаад 1. За энэ холбог буцалгаагаа уншихдаа 2 бүхэл 6-ны 1. За дараагийн холбог буцалгааг бодъё. 5 бүхэл 5-ны 2-оос 1 бүхэл 5-ны 1-ийг хасж байна. За одоо бүхэл хэсгүүдээс нь хасгаар 5-аас 1-ийг хасгаар 4. За эхний
4 гарч байна. За хуваар нь үл ижилхэн байгаа болохоор хуваар өмнө үл хэвээр нь тавьчихна. Хүртвэрүүдийг нь хооронд нь хасна. 2-оос 1-ийг хасаад 1 4 бүхэл 5-ны 1 гарсан байна. За энгийн бутархаа гүржүүлэх гэж байна. За энгийн бутархаа гүржүүлэхдээ хүртвэрүүдийг нь хооронд нь үржүүлээд хүртвэрт нь бичнэ. Хоройгийн хооронд нь үржүүлээд хуваарт нь бичсэн байна. Жишээ нь Б-ний А гүржих нь Д-ний С гэсэн энгийн бутархаа өчгтэй хүртвэрүүд болох А, С-ний үржүүрийг болохоор хүртвэрт нь хуваар болох БД-гийн үржүүрийг хуваарт нь тавьсан байна. За жишээ нь бүгдээрээ өмнө төгсгүүдийн нэг тэнцвүүсэх хуваажсан. Энд бас ялгаагүй тийм төгсгсөн байна. Тэгшин зэгтийг 5 тэнцвүүсэх хуваасан байна тий. За жишээ нь бүгдээрээ 5 тэнцвүүсэх хуваасны нэг хэсгийг нь хүүхэнгоор бүтсэн байна тий. 5-ны нэг хэсгийг хүүхэнгоор. За шар өнгөөр бас нэг хэсгийг, улаан өнгөөр бас нэг хэсгийг бүтсэн байна тий. Нэг бүгдээрээ энгийн бутархаагаар илэрхийлж бичвэл 5-ны 1 нь хүүх хэсэг, 5-ны 1 нь шар хэсэг, 5-ны 1-ийг бас улаан хэсгээр бүтсэн байна. Энэ энгийн бутархаануудаа хооронд нэмцгээе. За тэгвэл ижил хуваартай энгийн бутархаануудыг нэмэхдээ хуваарийг нь хэвээр тавиад хүртвэрүүдийг нь хооронд нэмнэ гэсэн байна. Хуваар нь бол 5 байна. Хүртвэрүүд нь болохоор энэ 3-ын нийлбэргүй 1 дээр 1-ийг нэмээд 2 дээр 1-ийг нэмээд 3. За ингээд 5-ны 3 гарсан байна. За энэ нэмэх үйлдэл бол хялбарчлаад үржих үйлдэл болгож олно. За жишээ нь энд болохоор 5-ны 1-ийг хэдэн удаа бичсэн байна гэхээр 3 удаа бичсэн багс. Тэгвэл энийгээ шууд 3-ыг үржих нь 5-ны 1 гэж ингээд бичиж болно. За 3 бүхлийг үржих нь 5-ны 1-ийг үржүүлэхдээ яаж үржүүлэх вэ гэхээр за энэ 3 бүхлийн хуваарийг бол 1 гэж авч үзэн 3-ыг 1 тавиагаад ялгаагүй 3 бүхэл гарч байгаа тий. Тэгэхээр 1-ний 3 гэж бичиж болж байгаа. За 1-ний 3-ыг үржих нь 5-ны 1 гэдэг. За энэ хоёр бутархааг үржүүлэхдээ хүртвэрүүд болох 3-ыг 1-ээр үржүүлээд 3 гарна. Энийг хүртвэртэй бичиж, 1-ийг 5-аар үржүүлээд 5 гарна. Энийг хуваартай бичсэн байна. За одоо дараагийн энгийн бутархаануудын үржүүрийг авч үзье. 6-ны 7-г 9-ний 5-аар үржүүлсэн. За хүртвэрт нь болохоор 7-г 5-аар үржүүлээд 35 тий. За хуваарууд болох 6, 9, 2-ыг үржүүлнэ. 6, 9-ийн 54 буюу 56 гарна тий. Энийг болохоор хуваарт нь бичсэн байна. За 9-ний 2-ыг үржих нь 2-ны 1. За хүртвэрт нь 2 ба 1 гэсэн ийм бутархаанууд байна тий. 2 бутархаа үржүүлээд 2-ыг 1-ээр үржүүлээд 2 хувааруудыг энэ хооронд нь үржүүлнэ. 9-ийг 2-оор үржүүлээд 2, 9-ийн 18. За ингээд 18-ны 2 гарсан байна. За энэ хүртэл үзэж сонирхсанд баярлалаа.